Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 15 дугаар хэсэг. Намрын ихэнх сарын нэгэн сайхан оройд орж ажилласаа тараад ирвэл ханд ирчихсэн байлаа. Дорж түүнийг хараад учиргүй сандарч балмагцсан боловч түүнийгээ нуусхийн. Чи минь ашгүй ирв. Мөнчих санлаа шүү гэд тэврэн авч үнсээд ах минь том болж байна уу гэлээ. Хантын нүүр хөрсчин борлож хөдөх маягтай болжээ. Ах маань аваа боллоо. Одоо борг хоолнд орсон. Ямааны суугаад түүхий сүний бяслаг шиг бондойсон хөрх амтан болсон. Аав ээж хоёр 3 агийн өнгөрөөгд авна үз гэсэн гэд ханд өрөм ааруул өрсөн тавхтаа эдээ өмнө нь тавьж сүйтэй цаа аяглан барилаа. Дорж ихнэрийн инхүү гинэт ирсэнд баахан бантаж ярих ч юм олдохгүй юм шиг болсон авч нутаг орон аав ээж ах トゥ нараа шалгаач ханд асуусан бүхэнд нь дуртай хариулж бас хотын сонинг сургална. Тэр хоёр инхүү ярилцсан суутал Цэрмаа ороод ирлээ. Хоёр бүсгүй дуу алдан уулзаж Цэрмаа хандыг тэврэн авснаа үгс үггүй ойлгохт нь ханд гайхсан боловч намайг эзгүүд ганцаардаж гунин гутаж байсан бизээ гэж өрөвдөв. Харин дорж хамаг булхайгаа тоочж сэтгэлдээ хурсан гашууна арилгая гэж ботсон биш байгаа гэхээс ясн хавталцаж байлаа. Цэрмаа баахан уйлснаа юм ч ярьсангүй гараад явчихв. Ханд нөхрөө гайхан харж энэ маань яагаа вэ гэвэл дорж хинэггүй царайлан чамайг сансан байлгүй ганцаардаж гэвүүрээд ярихоор хүнгүй байсан бизээ гэлээ. Ханд нөхрийнхөө нүдийг ажаад ямар нэг юм нууж байна уу да гэж бодсон боловч асууж шалгаасангүй. За тэгээд ажил гэж их бицтэй. Би маргаашнаас ажилдаа орно. Манай үйлдвэрийнхэнтэй уулзаж байв уу гэж ханд асуув. Дорж тамхи татаж байснаа. Манай базын ажил гэж ямар барагдах биш. 100 намартаа бол ноос ус тариа ногоо тэнгээд үзүүгээр татсан их ажилтай байна. Хэдүүн танай үйлдвэрийн насан гоотой гудамжинд дайралтсан. Чамайг хизээ ирэх вэ гэж шалгаж байсан гэлээ. Дорж ихнэрийнхэн авчирсан нутгийн сайхан айраг ууж тарган мах идэхтэй Цэрмаатай холбогдсон нь заавал илэрнэ. Тэгэхэр яаж түүнээс хэл ам баг шиг мултрах вүлээ гэж бодож байлаа. Дорж хоолоо бошуухан идчихэд өнөө шин оройхон ирнэ. Чи минь хол замд яваад ядраа биз. Намайг хүлээлгүй унтаж байгаарай гэд гараад явчихв. Ханд эдээ буда махшилоо янзлах зуур Цэрмаа учир шалтгаангүй уйлсан. Нөхөр нь тэг яг гээд нэг хачин байсанд эргэлдсэн боловч чухам яагаад тэгэв гэж учрыг нь олж хужрыг нь тунгай гэж сэтгэлээ зовоосонгүй. Эртгэн шиг унтаж амраад маргааш ажилдаа явна гэж бодлоо. Унтахаар орондоо ороод авдар дээр давхарлан хураасан баахан сонин уншлаа. Хөдөө орон нутагт сонин хэвлэл бараг очихгүй тул улс оронд ямар шин ажил үйлс болж байгаа. Дэлхий дахинд юу болж байгааг бараг дуулж сонсоогүй ирсэн бэлээ. Ханд юуны өмнө зөвлөлтийн мэдээлэх товчооны мэдээг сонирхон уншив. Энэ 9 дугаар сарын 6-ны өдөр зөвлөлтийн цэрэг дайсан луга Сталинградаас баруун хойш мөн Новосибирск ба Моздакийн хавьд ширүүнээр тулалдав. Бусад фронтод онцгийн өөрчлөлт гарсангүй гэж мэдээнд бичсэн байв. Сталинград гэдэг хот хаана байдаг вүлээ? Тийм. Ижил мөрний баруун хөвөнд байдаг шүү дээ. Германчууд энэ зам Москвагаас их хол газраар цөмрөн орохыг оролдож байгаа юм байна. Хөдөө байхад сонины тасархаач олдохгүй болохоор зөвлөлтийн ард түмний хийж байгаа их дайны тухай там томхон сонсож байснаа санав. Сумнаас яваа нэг төлөөлөгч дайны тухай юм яриаггүй. Харин улаан цэрэгт бэлэг хоролдуулах тухай таниулах хийхэд ханд суулцсан юм. Ханд хэд хэдэн сонин үзэхэд Сталинград гэсэн үг байн дайралтна. 10 дугаар сарын 1-ний үнэн сонинд нийтлэгдсэн нэг мэдээнд одоо Умард Кавказын уулархаг газар мөн Новосибирскээс ургаш ялангуяа Сталинградын дэргэд урд үзэгдээгүй их цус асгаруулсан тулалдаан болж байна. Сталинградын ганцхан баруун хойд захад Германы 2 дивиз хэр явган цэрэг 150 танк довтлон оров гэж зөвлөлтийн мэдээлэх товчооны 9 дугаар сарын 28-ны орой мэдээнд мэдээлэв. Зөвлөлтийн ард түмний эрэлхийг зоригт цэргүүд Байшинбүр, Гудамжны Буланбүр ба
Зөвлөлтийн сөм газар тутмыг халуун ам бүлээн цусан хайрлахгүйгээр хамгаалан байлдаж байна гэж бичжээ. Тэр Сталинград хотын дэргэд айхавтар ширүүн тулдаан болж байгаа юм байна. Өнгөрсөн өвөл Москвагийн дэргэд дайсныг бод зөхиод баруун тийшээ мундаг давшиж байсан юмсан. Зам болохоор зөвлөлтийн цэргийн давшилт удааширч харин Герман нь одордгийн болов уу? Магадгүй юм шүү. Галлахтай зэрэг сэргэдэг намрын ялаа шиг Бергамтд байж мэдэх юм. Өвөл болохоор хөлдөж өгөх гээд чадал тэнхэнд барагддаг биз гэж бодлоо. Олон сонин уншсаар нэг мэдхнээ бүр шүн хивээсэн бай. Дорж ирсэнгүй. Ханд түүний төлөө санаа зовсон ч үгүй гэрлээ унтраагаад унтахыг хичээ. Хандыг ажилдаа ороход цех ихнэн, мастер нь, насан багш нь, норж маань бөөн баяр болон угтсан билээ. Танил болсон суур машины дуу нэжигнэн тажигнаж, бодог шудаг, үс ноосны үнэр ханхлан төржсөн гэртээ ирсэн мэт сайхан санагдана. Юм бүхэн цаг хугацаанд зохицож, яндангийн дуугаар босож, ажилдаан ирж, ажилласаа тарж байсан хэдэн жилийн дадал зуршил нь 3-4 сар болоод ирэхэд их л сонин чим шиг бодогдож байлаа. Ханд хөдөөнөөс ирсний маргааш нь ажилдаа орсноос хойш 20-од хоног. Доржин нэг л хачин хуурамчхан зан гаргаж худлаа налигнаад байх шиг цаанаа нэг юм нуугаад байгаа нь ил байсанд ханд эргэлзэн гайхах боловч дүүнийг нууж байгаа юмаа хэлэх байхаа гэж тэсвэртэй хүлээ. Цэрмаа уулзахаасаа бултаадж байх шиг болсонд бүр гайхав. Үерхдэг бүсгүй ааш зан яг л хууч наран боловч нүүрөөд нь ихс харж зүрхлэхгүй дальдчих юм уу? Үгүй бол ямар ч шалтгаангүй уйлчихна. Тэгэхэр нь ханд асууж үл зүрхлэнэ. Энэ хоёр надаас нэг л эвгүй юм нуугаад байна уу? Ил шуутхан хэлчихвэл хин хинтээ амар шүү дээ гэж бодох боловч үнэн дээр тэр хоёрыг ирмийн холбоотой болсон гэж зүйдлээч үгүй байлаа. Ханд 5 цагийн яндангийн дуугаар ажилласаа бууж гэртээ ирвэл цэрмаа тосон уулзаад хоёулаа гол руу явъя. Өнөөдөр шиг дулаахан сайхан өдөр дахиж болохгүй байх. Удахгүй хүйтэн сэрэн болно гэж шалаад байхаар нь яаран байж цайгаан уучгаад түүнтэй хамт туулгол руу явлаа. Тэр хоёр зам зуура юмч ярьсангүй. Дунд голын гүүрээр гарч комбинатын зүүн талаар явж голын хөвөнд очлоо. Өв сургамал хатаж шарлан хагдарчээ. Голын ус их татарч зарим газар сайрн гарсан байлаа. Цэрмаа гөлиснүүдээр газар шагаан явснаа, голын зүлгэн дээр сууж санаа алдснаа, хажууд суусан хамдын мөрөөр тэврэн цорхиртал уйлахаар нь ханд их л өрөвдөн толгойг нь түшиж чи минь яагаад ингэж учир дүрсгүй уйлаад байх болов? Хин чамаа гомдоо надтай хэл. Чамд учирсан зовлон шанал байгаа бол бүгдийг нь ярьж сэтгэлээ уучин болго. Надаас тус дэм хэрэгтэй бол чадлаараа туслая гэлээ. Цэрмаа баахан уйлснаа. Чи намайг мэдсэн бол нэг нүтэрч хялааж харахгүй шүү дээ. Би ямар хүн гэж чиний хайр сэтгэлээр тоглосон өөдгөө муу амтэн. Намайг яаж ч харааж загнасан, яаж ч муу муухай хэлсэн. Сайн нөхрийн үерхлийн холбоогоо тасалж хоёр ганцаар минь орхисон ч би түмэн буруутай болохоор чамд гомдохгүй гэхэд ханд түүний ярих гэж байгаа зүйлийг гадарлан би энэ арзас хийсэн боловч юу ярина вэ? Чи хизээч миний хамгийн хайртай хүн шүү дээ. Бид хоёрын үерхлийг хизээч хинч тасалж чадахгүй гэвэл цэрмаа түүнийг чанга тэврэн мэлмэрх нулим сачаарчлагүй. Тийм биш. Би буцар амтэн хань нөхөртэй чинь нэг удаа гэдээ ирэхэд хандын зүрх түгхийн зогсох шиг болсноо. Хавиргаан дэлбэлхнүү гэлтэй хүчтэй лугшин дотор нь харанхуйлан тэгвэл тэр тухай дахин битгий яриараа ганц ч үг сонсохыг хүсэхгүй байна гэж арай чүүх хэлв. Ярин бүгдийг ярин сэтгэлийн боцрыг хэлж ариутгах нь гэдэг бидтэй. Хамаг юм надаас болсон болохоор би түмэн буруутай. Чиний буруу гэж юу байгаа юм бэ? Эрэгтэйчүүд өдөж сөдчхөд эмэгтэй бид түүний бурууг хүлээх гэж юу? Үгүй би эхэлж түүнийг чи эмэгтэй хүний зовлон мэдэн шүү дээ.
Чи эхэлж өдсөн ч байг. Борон дорж их. Цаатах чинь дэвчээргүй болоод л тэр. Эр нөхөргүй чинийхээ зовлонг би хинээс ч илүү мэднэ. Чамд ямар ч буруу байхгүй. Чи минь үнэхээр түүнд хайр сэтгэлтэй юм бол би замдан ханаас та тийм юм өрдөгч байхгүй. Төр зурын шохорхол, эрийн шалиг, имийн галиг гихчил болсон юм. Тийм юмэг сэтгэл зүрхэндээ тээч чамтай хэлэхгүй битгэрч хэзээч чадахгүй. Чи ухаантай сайн хүүхэн юм. Намайг сайнаар бодож үерхэж явснаа. Өнөөдрөөс эхлэн орхихыг чамаасгүй. Чиний нүдэнд үзэгдэж харагдахгүй газрын мохор руу талийж өгнө. Ханд түүний мэлмрэх нулимсыг алгаараа арчиж салхинд намиран хийсэх үсийг нээлснэ. Чи ийм богинохон бодолтой гэж юу? Энэ явдал бид хоёрыг салгаж дийлэхгүй шүү дээ. Би түүнтэй холбогдсон нь бозар болооч гэж үзэхгүй байна. Хэрв тэгж бодсон бол юу боллоо гэж би сэтгэлээ түүнд өгвөлээ. Нэгэн цагийн эндэгдэл төөрөгдөлч гэж бодохгүй. Санаатай та хоёрын дундуур орсон юм уу гэвэл бас тийм биш. Залуу замд насандаа хань хичлээсэн хагцаж 2-3 жил эр хүний бараа харалгүй явсан би сэтгэлийн алжаал хүслэл ийм болголоо. Ойлгож байна. Тийм болохоор чамаага буруу шахахгүй байна шүү дээ. Харин зүрх гаргаж хэлсэн чинь баярлаж байна. Үнийгээ тас нуугаад бэбитэй эвгүй юм санаж битгэрээд явбал илүү зовлонд онно. Тийм ээ. Тэгж бодоод чамд хэллээ. Чи тэгээд дорчд би яах ч үгүй. Огн дорж чамаас төрүүлж ярьсан бол дээр байсан. Гэхдээ би доржийг энэ тухай яригч хүсэж үгүй. Тэр өөрийн ухаанаар шийдэх юм байгаа биз. Надаас салаад чамтай ханилна гэвэл би яах ч үгүй. Нэгэнтэл надаас сэтгэл нөхөн дэрч хөрсөн бол би яаж ч аргалан тогтоож чадахгүй. Дорч чамаас сэтгэл хувирч хөндөрсөн юм биш. Энэ явдал ингээд төгсгөл боллоо. Ямар ч гэсэн нэг хашаанд хамт байсныг хэрэггүй. Сэтгэл зүрхэндээ суулгасан хар сэв шарха улам сэтрэх байх. Харин л дэх огн дасан улс нэг дорой байвал зүгээр юмсан. Гэвч сайн бодъё. Тэр хоёр өөр юм ярилцсангүй удтал суулаа. Хэн альнийн сэтгэл хаврын тэнгэр шиг хямран бужигнаж байсан ч бэбитэй хар буруу санах юм байсангүй. Ханд нөхрийнхөө тухай цэрмаагаас тийм эвгүй юм сонсоод нэг хэсэгтээ сэтгэл нь дэнслэн байсан боловч юмны учир зүг бүрэн ухаараагүй мунхаг эмсэн адил уурлаж бухимдан хэрүүл шууган хийгээгүй билээ. Гэхдээ унган хайрын сэвцэнд ихэд харуулсан зовнивч энэ явдлыг олон талаас нь нягтлан бодож нөхөртөөгөө эвдрэлцхийгч хүссэнгүй. Цэрматаага урдын адил сайхан байхыг эрмэлзэж тэднийхээр зав зай гарвал орж гарсаар байлаа. Ханд нөхрөөсөө төрүүлж ирвэл хоол ундаа хийчгээд хүлээж байх тул дорж өнөх эвгүй явдлаа таснуусан чигээр өнгөрнө гэж бодож байсан ажээ. Гэвч ханд нөхрийг тэр талаар ярьж бурууга хүлээнэ гэж төвчээртэй хүлээсээр байв. Хэрв нөхөр нь тэр тухай ярьж дими юмд орооцолдсноо бүрэн ухамсарлаж бурууга хүлээх юм бол хандын сэтгэл зайрч цааш нь гүнзгийрүүлэн бодолгүй ор тас мартаж болох байлаа. Дорж юм ярихгүй болохоор ханд хичнээн биеэн баривч эмэгтэй хүний төсвөр тийм удаан байдгүй юм уу нөхрөөсөө уйртан ам нээхэд хүрчээ. Нэг орой ханд шөнийн ээлжинд явах гэж байхдаа би шөнийн ээлжтэй шүү. Өглөө ирэх байх. Чи хоолоо идчихэл санаа зовлтгүй унтна үз. Харин айлынхаа үд хаалгыг самардаад байвал дими шүү. Гэвэл дорж ихэл гайхсан дүр үзүүлэн юу яриад байгаа юм? Байдлаа цэрмата хардах нь уу? Энд чинь арай хэдрэх юм биш үү? Гэхэд
Хандын зэвүү хөрсөн боловч түүнийг огт мэдэгдэлгүй ялдамхан мишээгээд "Ог нь чи ярих ёстой байсан юм. Чамд тийм зөрөх байсангүй. Тэр чигээр нь таснуугаад өнгөрнө гэж бодсон бизээ. Цэрма чам шиг тийм молгоо тэнэг хүн биш учраас бүгдийг нь ярьж санаагаа амраасан юм. Цаашдаа яхаа өөрөө бодож шийднэ үз. Энэ бол амьдралын нарийн асуудал. Хөнгөн мөчөж шийдэж болохгүй. Чиний сэтгэл хувирч хүнд ирсэн бол би уйлж гуйгаад уурлаж загнаадаж нэмэр болохгүй шүү дээ. Би ухаан мөчөд хардамтгай хүүхнүүд шиг хардаж сэрдээд хэрүүл маргаан хийхийг хүсэгч үгүй. Гинэн томоогүй насандаа эрхлэн тоглож байсан багын үерхэл хожим хойно хайр сэтгэл болон хувирч чамаас өөр хинэгч бодож хүсэлгүй анхны хайр бурхан шиг сүсгэлэн хүндэтгэж чамд журамтай итгэлтэй сайн гэргий байхыг одоо хүртэл хүсэж явсан. Миний хамаг хайр сэтгэл, анхаарал халамж, ажил төрөл, царай цус, ааш зан чамд чамлагдж чиний сэтгэлийн агуу их хүсэл тэмүүллийг би аль нэг талаар бүрэн хангаж чадаагүйдээ харамсаж байна. Би Цэрмат ямар ч буруу өгөхгүй. Түүнийг хизээч муугаар бодохгүй. Үргэлж сайнаар бодож явна. Хэрв чи түүнтэй нийлбэл Дорж түүний үгийг таслан "Болилтоо. Би чамаасаа яасан ч салахгүй. Миний түмэн бороо. Сэтгэл зовоод чамд хэлж зүрхлээгүй юм. Чи минь намаага өршөөч үз" гэд мөрхөн холгүй юм болов. Ханд дөлгөөхөн нүдээр харж "Сайн бодоорой. Яаран битгий амал. Амьдрал гэдэг тоглоом биш шүү. Хайр сэтгэл, гэр бүл, эр эмийн харьцаа гэдэг хэн хүний зугаа цэнгэл гаргах өчөөхөн зүйл биш. Сэтгэлийн хямрал догтлол хязгааргүй хүсэлтэй юм уу? Би сэтгэлийн алчаалаас болж зайлшгүй хүний хийх ёстой зүйлийг үйлдсэн эр эм хиндэж буруу өгч болохгүй. Гэхдээ жинхэнэ янаг амраг гэдэг бол маш ариун нандин хэртэшгүй чухал зүйл гэж би боддог. Хайрыг хайраар хариулах ёстой. Чи миний өмч хөрөнгө биш учраас чамайг харамлаж хүсэл мөрөөдлийг чинь хааж бооч яахан болох вэ? Анхны хайр бол амьдралын нандин шүтэн байгаа юм. Тэр шүтэнийг хизээч бозрлохгүй ариун наран дахин шүтэж байсан бол юутай сайхан. Чи тэр шүтэнийг сэвтээсэн. Ингэхээр энэ шүтэнэ ариутгаж авах юм уу? Тэр чигээр нь бузарлаж хөл доороо гიშгэх үү? Чиний ухаанаас л болно. Сэтгэл чинь дулмиг дондор байдаг бол чи хизээч жаргалтай сайхан амьдрахгүй. Хайр сэтгэлийг хүчээр барьж тогтоож бас болдгүй юм. Чи ч гэсэн надад хайраа дутуу өгсөн байх. Заримдаа чамаас хүсэж шаардах юм бишгүй л байдаг юм. Ганцхан чи бод амирлангүй хүн болоод түүнийг мэдтгүй. Анилан суусан хэдэн жилээ амьдрал ахуйгаа эргэн сайн бодоод өөрийнхөө ухаанаар шийдээрэй гэж хэлчихэд гараад явчихв. Дорж цэлмэг тэнгэрт гинэт хар үйлс хуралдан цахилгаан цахилан аянга нэргэх шиг болсон хором хонзуурын энэ явдалд бүр алмайран мангуурч гүйцээд шөнө ажилд тагач мартаж гүн бодолд автав. Хантын саяын ярьсан бүгд туйлын үнэн санагдаж өөрийгөө зэмлэхээс цаашгүй байв. Юутач гэсэн Цэрматай уулзаж зөвлөн ярилцахаар шийдлээ. Хантыг ирснээс хойш Цэрма түүнээс бүр илт зугатах болсон бөгөөд тэднийхэрч орж ирэхэн бараг болжээ. Харин ханд ажилласаа ирээд голцоо тэднийхээр орж хоёр хүүхэн зөндөө удаан сууж ярилцахыг Дорж хаяа холхноос сонсож сэтгэл хэмзэглэн байдаг болсон юм. Дорж ажилдаа явхаасаа өмнө Цэрматай уулзахаар тэдний зүрхлэн орвол өөдөөс найсан янзтай хялмхийн харснаа нүрэн буруулав. Дорж холхон шиг сууж хандын ярьсныг үглэн тоочход Цэрма ихэд анхааран чагнаж байснаа. Тийм ээ, би хандад бүгдийг ярьсан. Чи харин зөрөхгүй муу ир юм уу? Үгүй бол тэр явдлыг өчөөхөн баг зүйл гэж санаад хандад ярьсангүй өдих хөрчилтэй. Ханд үнэхээр ухаантай хүн. Бит хоёр шиг тэнэг амтан энэ хорвоод ховор бизээ. Хандийнхаа ухааныг би бүр биширч гайхдаг. Яасан гүнзгий бодолтой уучин ухаантай хүн. Чи бүх юма ирсэн дорн нууж хаалгүй ярьж өршөөл гуйсан бол хамаагүй дээр байсан юм гэлээ.
Би уг нь эр хүний ясаар чиний нэрийг цэвэр байлгахыг ботсон юм. Тэр ч эргэх болов та. Чи одоо болтол хандыг бүрэн таньч мдээгүй юм та. Тэр чинь над шиг монхог мөчөд богино боталтай хүн байсан бол чамтай их л өөрөөр ярих байсан. Тийм хүний гомдоо бол гомддгооч гомдсон шүү дээ гэж дорж үгийн тасалж. Цэрмаа хяламхийн харснаа дахиж гомдооч болохгүй. Алдаж энцэн удаа байхад онох нь олон байдгийг гэв. Хандын сэтгэл хөрсөн бол би хэзээч бүлээцүүлж чадахгүй шүү дээ. Тэр надад гомдоод сэтгэл нь хөндөрч хөрөөд чиний хөрсөн юм уу? Дорж дуугарсангүй. Үнэнтэй эхнэрээсээ салж хөндөрөх сэтгэл төрөөгүй билээ. Чинийгч хандыхч хөрөөгүй, хөрөгч ясгүй. Бит хоёр тэр сайхан сэтгэлд хүнд туйлын их гимхийч зовлонд унгаасан. Гэсэн ч агуу сайхан сэтгэлээр бит хоёрын гимиг уучлах ухаантай юм шүү. Би хамтдаа арилгаж чадашгүй гим хийсэн ч тэр гимээ бүрэн ухаарч үйлдсэн нүгэл хийсэн гимээ арилгаж чадна. Энэ эвгүй явдал ханд бит хоёрын үерхлийг эвдэхгүй гэдгийг ч ойлгосон. Бас чи бит хоёрын бие биеэн шохоорхож байдаг одоо нэгэнт дууссан болохоор ховчин шиг амт сайн нөхөд хിവэр явъя. Хандыг уран гой үгээр гуйж говшаад ямар ч нэмэр болохгүй. Түүнийг хүн ясаар хайрлан халамжилж сэтгэлийн сайхнаар ажил үйлсээр эргүүлж авна уу гэхээс мэхлэх гэж оролдохын ч хэрэггүй шүү гэж Цэрмаа эрсхэн хэлээд яриа дууслаа гэсэн янзтай бослоо. Дорж толгой руугаа хүнд мунаар цохиулж эргүүц амтэн шиг болж хангинтэл санаа алдснаа тэднийхээс гарч ажил өдөн гэлтрэв. Одоо яах вэ? Энэ ч анхнаасаа ийм юмд хүргэнэ гэж ярлаад байсан юм аа. Цэрмаа ярихгүй ч гэсэн ханд дуулах таал дуулна. Би үнэхээр тэнэг хүн юм аа. Сэтгэлээ барьж дийлээгүй гэж юу? Дийлэх байсан. Хандыгаан өчүүхэн багт бодож байсан болов уу? Түүнээс яаж өршөөлгүйх вэ? Тэр маань нэг гомдвол насан туршдаа гомдож мэдэх хүн шүү дээ. Цэрмаа ч надад царай өгөхгүй. Цэрмаагийнхаа амьдралыг ч өөрийнхөө амьдралыг ч өрхөн. Би яах вэ? Өөрөө хийсэн гим савсаг зангаас хохирлоо гэхэд гимгүй хоёр сайхан бүсгүй хүний амьдралаар тоглож яасан ч болохгүй. Цэрмаагийн хэлснээр хамаг буруугаан хүлээж гуйж мөргөд нэмэр болохгүй байх. Тэгэхээр яах ёстой? Юу ч болоогүй юм шиг байж түүнийг хайрлаж халамжлаад байвал яах бол? Надаас юу хөсөж нэгж байдаг юм бол амгалан бод сэтгэлтэн болоод анзаардгүй гэсэн нь юу гэсэн үг вэ? Хайр сэтгэл гэдгийн талаар би ч мар ухан хуучны ойлголттой хүн байх. Эхнэр гэдэг маань зөвхөн хөөхд төрүүлэх, гэр орны ажил хийх тавилантай юм шиг боддог нь элэнц холонцоос дамжиж ирсэн уламжлалт яс шүү дээ. Үнийг өөрчлөе гэж боддог юм болов уу? Тэгвэл би ямар хүүхэд төрүүлэлтэй нь биш. Авгай хүүхэд шиг гэр орныхон хог шорог цэвэрлэж хувцс хонор оёж шидэж байх гэж юу? Энэ ч арай хэтрэх байхаа. Үгүй байц. Ханд маань урдын богтлогдсон эмхтэй ирээн зарц гэрийн бол биш шүү дээ. Наад чиг улсынхаа төлөө хүчин зүтгэж яваа хүн. Бид хоёр адил тэгшэрхтэй. Улс гүрнээ хөгжүүлэх гэж мэрийж мэтгэж яваа шин цагийн хүмүүс болохоор гэр орныхон ажилд мөн тэгш оролцож ягаад болохгүй гэж. Хандын минь нүдийг улсын үйлдвэр тэр үйлдвэрийн олон сайхан хүмүүс нээж өгснийг би одоо болтол мэдээгүй явж шүү. Ямар цэцэн цэлмэг үг яриатай болов вэ? Үгүйхөө гэхэд үйлдвэрийн ажилчин гэдэг чинь юу билээ? Хатуу хөтүү арьсны хийлдсэн гутал хувцс хийх гэж хорооныхаа өндгийг хөгцөөнд шивүүлсэн биенийхээ хүч чадлаар хоолон олж иддэг ажилчин хүмүүс шүү дээ.
Хандыга анхнаас нь хэрэггүй үйлдвэрт оролж л тээ. Сургууль соёлын мөрхөөл гэсэн бол гараад өгөндөө. Ер нь ажлаас нь гаргаж сургуульд оруулбал яасан юм бэ? Энэ тухай Цэрмаатай бас өөртөө нь ярилцаж шийдэх нь чухал гэж бодоод баазын ажилчдын хурал зарснаа санаж бараг гүг шахан явлаа. Намрын адаг сарын 15-ны төгрөг сарн тэнгэр голлож сүүн цагаан гэрлээрээ орчлон хорвоо гийгүүлжээ. Дорж тэргэл сар өд харж оройноос хойш дотор нь хурж бөөгнөрсөн бухимдал гайхшрал нь хайлан алгуулсан мэт санагдаж хөл нь хөнгөрөөд явчихв. Намрын энэ сарвалхын шөнө нутагтаа байгаа бол адуу манад явж байгаа даа гэж бодлоо. Сарын сарвалханд хашаа байшин илхэн харагдана. Тэртээ өмнө аж үйлдвэрийн комбинатын өндөр яндангаар байгж байгаа харавта сарны гэрэлд нэг цайран, нэг харлан зүүн урагшаа гогцоорн мушгирч байна. Хажуугаар нь хаяа нэг яарсан хүн хурдан алхаад өнгөрнө. Хотынхан шөнө боллооч гэсэн өөр шиг нь ажил албандаа яаран явна тэр визээ. Гудамжны хоёр талаар зэрэглэн байгаа өндөр нам байшингийн олон цонхоор хурс гэрэл туяаран гялалцах нь шөндөл болсон ч албан үйлдвэрийн газрын ажил эд өрнөж байгаагийн тэмдэг ажээ. Хотынхан өдөр шөнө ялгалгүй их ажилд умбсан болохоор өдийд тухтаа нойрсож байгаа хүнч цөөхөн бизээ гэж дорж бодол хийлэн явсаар баазынхаа үүдэнд ирэхэд хэдэн цонхон цөм гэрэлтэй байв. Цэхэд тийм ч сэрвхэн биш өгчм дөхөн байв. Ханд нөхөртөө хэлсэн үгээ замын турш бодож түүнд гомцсондоо эзгүй газар зөндөө уйлж дотроо онгойлгоод ажилдаа иржээ. Түүнийг дуу шуучгүй нүд нь улайж бүлцээснийг хажуугийн машин дээр ажилдаг норжмаа ажилласан боловч лавлаж амтсангүй ажилдаа орсон юм. Норжмаа цэмбэ нэхэх цуур нүдний булангаар харвал дотомчлон үерхдэг бүсгүй нь их л бодол болсон бололтой хөмсөг зандан нүд нь гөлийж үе машинаа зогсоож орооцолцсон утсаараа оролдоно. Тэр хизээш ажилдаа ийм хайхрамжгүй байсныг үзээгүй учраас нэг л эвгүй юм болж дээ гэж санах боловч эд ажлын үеэр уулзаж ярилцахыг бодсонгүй. Үнэн дээр ханд учир нь үл олдох мянган ихт төмөн салаат бодолд автан ажиллаа хийсэн болж байлаа. Хөдөө хэдэн сар болоод ирэхдээ нөхрийгөө тийхүү завхаарч задгаарна гэж зүүдлээч үгүй байсан юм. Залуу хүн олон хоног эхнэрээсээ хол хөндөй байсан болоод өөр бусдыг хүсэж шох орхож болно. Хар багаасаа нэг довн дээр тоглож өссөн марташгүй сайн нөхрийнхөө бэлэвсэн гэргийг харж хандан асрамжилж байгаагаа далимдуулан түүнд дурлаж шох орхосон нь хөөрхий бүсгүй зовлонгоор тоглосон юм шиг тунчивгүй санагдаад байжээ. Ханд анх удаага хардах сэрдэг гэгчийг үзэж байгаадаа тэрв нөхрийгөө ийм завхарна гэж даанч бодоогүй явсан даа ч юм уу. Энэ тухай Цэрмаагаас сонссноос хойш их л уймран хэрхэх учраа олохгүй байгаа аж. Ханд дорчтой ханилаад 3 жил болохдоо цөөхөн удаа ам мөрийсэн боловч Иремийн хардлага гэр бүлийн маргаан бодлон гарч байсангүй. Эвтэй найртай байсан Ирем хоёр анх Цэрмаагаас болж ширэм дөрөн үг хаялцаж хэрэлдэх төгсөн удаатай. Базрыг Цэрмаатай танилцах гэхэд дорж ихэд уурлан бухимдаж түүнээс болж ханд нөхөртөөгөө анхлан ам мөрийсэн билээ. Түүнийг нэхэн санаж мань хүн Цэрмаад хизээний санаархаж байсан болоод тэгж боочих гээд байжлаа. Цэрмааг босдоос харамлаж өөртөө дасгах санаатай байжээ гэсэн бодол төрж нөхөртөө туйлгүй гомдож бас зэвүүн хөрөв. Ханд нөхрөө хичнээн их хайрлан халамжилж түүнд ямар их хайртай бусдаас бас харамлан надаас өөр ямар ч бүсгүй түүний ухаан санаанд орох ёсгүй гэж тунч гинхнэр бодож явснаас санах тусам нөхөртөө гомдох бас өшрөх сэтгэл төрнө. Ата тэгээд яана? Арай би түүнд юу гэж хэллээ хэмээн хэлж ярьснаа тунгаан бодлоо. Хиртшгүй нандин унган хайрын сэвдсэн болохоор эр нөхөртөөгөө хичнээн эвлэрсэн ч гэсэн нэг хүнжилд юу бодоод хэвтэж байх вүлээ гэхээс биеийн чихүцэх шиг болов. Тэгэхэд яах болж вэ? Түүнээ салах гэж юу? Саллаа гэхэд хоёр биентэй зовлон хураач өөдсөн чинээхэн охиноо эцэггүй болгох хэрэггүй.
Миний сэтгэл ийм амархан хувирч эр нөхрөө үзэн ядах болов гэж бодоход доржид мөн ч их хайртай байсан санагдна. Энэ их явдлыг огт болоогүй юм шиг санаж элдэвт уймран хямархан болий. Дорж маань хийсэн алдаа нүгэлдээ үнэхээр гимшиж намаагаа гэсэн сэтгэлэн орхихгүй бол би салж сарнан үр хөхтөө өнчрүүлээд яах юм. Тэр чинь мууч гэсэн миний анхны хайр охины минь төрсөн эцэг шүү дээ. Надаас саллаа гэхэд Цэрмаа яасан ч түүний үгийг дагаж эхнэр нь болохгүй. Уг нь Цэрмаа хэлээгүй байсан бол дээр байчилтэй. Дорж муусан чигээрээ нууж хавтарч чадна. Би сонсоогүй, мэдээгүй болохоор санаа амар байх байсан. Гэвч Цэрмаа намайг харах бүр сэтгэлийн шаналж хэлэхгүй байж чадахгүй учраас ил шууд хэлж сэтгэлийн буцраан аривдахыг бодсон нь ухаантай хүний бодол доо. Үнэнтэй би нөхрөө ганцхан минийх гэж хувийн өмчиг бодож явжээ. Тэр чинь ухаан бодол тавиу эр хүн. Өөр хүүхэнд дурлаж хайр сэтгэлтэй болохыг хориглож болохгүй. Ганцхан түүний тууштай ухаан шийднэ. Өөр босовтой ханилж намайг хайж болно. Өр хүүхдээ өнчрүүлчих мэднэ. Энэ бүхнийг тэр хүний хүнлэх чанар, нандин сэтгэлэл мэдэх газар. Тэгэхээр би яах ёстой? Түүний аяыг харахаас өөр замгүй. Хайр сэтгэл нь хөрч надаас зайлаад явах юм бол би юугаарч аргалж тогтооч дийлэхгүй. Хайр сэтгэлдээ сэв оруулсан нь буруудна гэхээс надад ямар ч буруу байхгүй шүү дээ. Би юуны туханд хүрээгүй байж муухай аш гаргаж салж сарнин гэхгүй бай. Хүн ямар байна? Түүн шиг байхыг бодно. Анхны хайраасаа няцах нэн аимшигтач гэсэн би биетэй юм санаж шаналн явхаар тус-тустай байсан нь дээр юм уу? Хайр сэтгэлдээ учруулсан хар сэвийг арилгаад намаагаа халамжлан хайрлаад байвал би нөхрөө уучлж гаргасан алдаа эндлийг нь засаж төтгөн мартах биз. Би ямар ч гэсэн тэр тухай дахин дурсахгүй. Аль болохоор мартахыг хичээнэ гэж бодоход дотор нь хурсан бүх юмдал уймрлан хөнгөрөх шиг боллоо. Шийдэж чадахгүй олныг бодон уймарсээр ээлжиндээ олигтой юм хийж амжихгүй нь илт боллоо. Байн утас нь орооцолдно. Түүнийг нь гаргах гэж оролдон баахан утас тасалж орхино. Утасны орооцолдоо гаргах, тасарсныг нь залгах гэж зөндөө цаг алдна. Анх ажилд орсноос хойш өнөөдөр шиг ингэж мөнгөнөж бойтглож үзээгүй ажээ. Өнөө шин ээлжиндээ хамгийн бага ажил хийсэн нь би л болох нь гэхээс уурн ч хүрв. Дэмийн бодож өмөрч байхаар ажиллаа сайн хийхийг бодъё. Нэгэнт ажилчин олны игнэнд орж улсынхан төлөө хүчин зүтгэнэ гэж нэгэн үзүүрт сэтгэл барьж байгаа болохоор өөр юу хөсгөв. Хүн чинь амьдарч байгаа хугацаанд их юм хийх учиртай. Би юу хийлээ? Даанч багвай. Их ажлын дөнгөж босхыг алхан ороод байгаа шүү дээ. Ээлжиндээ ажиллаа хийж, завчлаанд багшиндаа очиж хичээл номоо шамтахаас эрхэм юм байхгүй. Орос хэл аваа гадарлаж байсан юмсан. Хүүхэд төрүүлж, хөдөө явж зөндөө завсардаж, төрөгчийн заалгаснаа бараг мартах төгсөн бай. Ойрын хэд хоног мэрийн хичээж, хуучин заалгаснаа сэргээж, цааш нь заалгана. Цэрмаа энэ намар их сургуульд орох боллоо. Би ч гэсэн 1-2 жилдээ ажил хийх талбайдаа элдв хичээл сурлагад шамдан суралцаад их сургуульд орохыг бодъё. Багш маань хичээл зүтгэл, шаргуу оролдлогоор эрдэмэн сурна гэж уулзах бүр ярих юм. Эрдэм номтой сайн хүн дагсан минь ямар их хазв. Ханд өнөөш нь иймэрхүү юмны тухай бодож гавьтай шинэхэж чадсангүй ээлж буух болчихлоо. Түүнийг машинаа зогсож нэгсэн сэмбэ мастерт хүлээлгэн өгөөд цехээс гарахад өөдөнд Норжмаа хүлээж байв. Норжмаа түүнийг дуугийнхан сугдаж аваад явлаа. Тэр хоёрд хизээний санаарахдаг бадарч сүүдрээ дагуулan хөрч ирэв. Шүн дунд хэдийн өнгөрч их хот тэр аяараа унтсан бололтой гэрэлгээгээж ховордож хөл татарчээ. Ханд бүтэн 8 цагийн турш хатуу чанга дуутай нэхэх машины ард зогсож ажилласан тул нэлээдгүй эцэж алж яасан боловч намрын шөнийн сэвэлзүүр салхи амьсгалан чихэнтэн шингэсэн суур машины нэжгэнсэн дуунаас холдохдоо биеийн төдхөн сэргэж аятайхан болжээ.
Шөнө бүр ээлжээс буухад Бадарч Мягмар хоёр сүүдэр мэт даган явхад Норжмоо бүр залхаж гүйцээд тэднэр тоглоом тохуу хийхэнч болж дуугийнхан явх болсныг Ханд саянаас ажиж мэдсэн. Норжмоо нэлээд явснаа эргэн харж өргөлжил хойн сүдгнээд яршигтай хийдгэн гэж аяархан хэлснийг Бадарч сонссон бололтой хоолоо засаад та хоёрыг л ээлжгүй сахин хамгаалж яваа нэ шүү дээ. Бид хоёрын халааг авах хань ижилтэйсэн болоо гэхэд үгээр их гийгүүлчтэй. Чамайг үнэ дагсан бох шиг ингэж яв гэж гуйгаагүй шүү гэж Норжмоо хэрүүлээд. Бадарч хурдан алхлан тулж ирснэ. За тоглосон юм уурлах нүдэ. Бид хоёр яршигтаа санагдаад байвал шүн бүр хүргэж өгдгөө болиё л дөө. Харин өнөөдөр сүүлчийн удаа хүргэж өгье. Ханда чи харих уу? Хэрв харин гэвэл миний сүүдэр чамайг дөхөөлж өгнө гэлээ. Түүний санаа бол Хандыг Мягмарт даатхан явуулаад өөрөө Норжмоог оролдохыг бодож байжээ. Та сэтгэл зовлтгүй, Ханд манайд хонно. Та хоёр холдоцгоо гэж Норжмоо чанхан хэлв. Холдох гинэ. Юу гэсэн үг вэ? Холдох ойрдохыг та заах нь уу гэж Бадарч өдсөн байртаа өгүүлээд Норжмоог тэврээд авах гэтэл тэр улаан нүрэн дундуур нь чангалагдчихв. Бадарч санамсаргүй алга дууссандаа уур нь хөрсөн боловч шал худал инээж яасан амагтай хайрах юм бэ? Наад сэхүүн зангийн чинь амагтхаад өгнө гайгүй гэж аяархан хэлээд хоцорход Мягмар холуур дөлсөөр төрүүлэн явж харамхуй тунд алга болчихов. Норжмоо нуг инээж Баян Бадарч алгатна гэж зөөдлөөгүй явсан бизээ. Оролдох гэвэл яахыг үзүүлээд өгнө дөө гэхэд Ханд хажуунаас нь яварч ойворгон харцуултаа марцганаж байж баллуулав та гэвэл Норжмоо тас хөхөрч энэ мө панц чинь намайг яаж баллах юм гэлээ. Мооч гэсэн ирхэн чамайг дөнгий гэвэл дөнгөх л байх гэж Ханд сэтгэл зовонгүй өгөөлөв. Норжмоо хүнд муу санаж үзээгүй зангаараа манайхны дотор нөхтэйгэн хорлох, атаархаж жөдөөрхөх мууцан байхгүй шүү гэв. Ханд хариу хэлсэнгүй дуугийнхан явж байснаа гинт санаа алдаад нэрэ өнөөшин танад очиж хонхоос биш гэсэнд Норжмоо түрүүнээс хойш асуух гэж хэлэн загтнаж байснаа санаж чи өнөөдөр яасан бэ? Нэг л хачин байсан. Бас уйсан бололтой гэвэл Ханд хотын зүг сэмхэн харснаа сэтгэл санаа үүмрээд эвгүй байна. Нөхөртөөгөө төр тар хийсэн гэж үнэн хэлв. Яарч байж нөхөртөө болцоход сүлд нь хэрэлдэж мууталдсан түүнээсээ бол сэтгэлээр унаж явдагч гай байна да. Чи нөхөргөө болоод ингэж хэлж байна. Эртээрээ хизээч хэсэг хань ижилтэй болно. Тэр үед ам мөрийнх юм гарах болно доо. Ам мөрийч хэрэлдэх хар хүнтэй болчихвол нэг насаар зовно. Тэгж бодоод л би өдөө болтол ганцаараа санаа амар яваа юм. Нөхөр чинь чамайг зоцсон уу? Үгүй. Манай хар хүн тийм тэнэг зан гаргахгүй. Тэгэд яасан юм? Ялахгүй юмнаас жаахан муудалдсан юм. Ирэм хоёр цус гартал зодолдоод тас гартал тэврэлддэг гэж үг би. Маргааш чи түүнийгээ тас тэврээдэл. За болтоо. Чи ер нь хачин задгаа амтай хүн байна шүү. Сорсон юмэг сураар боож болохгүй гэдэг үсттэй. Санаж бодсноо шууд хилчигдэг зангаа засаж явах ч өнгөрсөн бизээ. Ханд цагаан цайлган сэтгэлтэй, хорон хурц өгтэй үеийн бүсгүйгээ заримдаа өрөвддөг байлаа. Хялам насаан болж хортой шартаа залуучуудад бал буулчиж мэднэ. Үцгэлэн гад нь атаархах, шунан дурлаад эрхэндээ оруулж чадаагүй дэн өшөрхөж яаж ч мэдэх хүн байж болно шүү дээ. Харин Норжмоо энэ тухайд анч бодохгүй. Хизээж хүнд гим хор муу юм санаж үзээгүй. Яг л хүүхэд зангаараа байтагт нь Ханд сэтгэл зовж өрөвдөн хайрлах болжээ. Хэрэв хүмбэр Норжмоо шиг өрөөл бусдад хар буруу сандгүй, цагаан цайлган сэтгэлтэй, гунж гутрахыг мэдэлгүй үргэлж инээн баясаж явдгсан бол энэ хорвоо хичнээн амар төвшин байх бол даанч тиймгүй ажээ. Хүнгэгч хоёр хөлтэй хохимоо толгойтой амьтан заримдаа зэрлэг догшин аратнаас ч хавьгүй илүү ухаангүй балмадгүй л зэрлэг зан гаргах нь юутай харамсалтай. Хүний хүн биш аратан болгож өвөр хооронд нь хядалцуулан цус нулимсыг нь урсгаж амь насыг нь хөнөөж өнчрөл хагцал дунгаа олон жилийн турш хөлс хүчээ шавхан байж барьж байгуулсан хот балгад төрсөн гэр орныг нь эвдэн боснуулж байгаа боронгүй ёс дээр үеэс бий болж буурал хорвоо буунтуу сонсолгүй өндсөн өдөр ховор гэлцэн. Омог ястан үндэстэн улс гүрний хооронд удаа дараа дэгцэн дайн самуу сүүсүүлдэ улам хэрцгий ширүүн болж хорвоо дахныг хамран сүүлийн 30 жилийн дотор дэлхийг хамарсан их дайн хоёр дахин дэгдэж
Одоо хоёр дахь даан хизээ дуусах нь мэддэхгүй хан хорвоог донцолгон чичрүүлсээр байна. Хүн гихч ухаантай амтан атгаг муу санаатай ажээ. Бие биеэ дарлан мөлжих, ол зашиг хайн тонон дээрэмдэх, айлхан сүрдүүлэх, үзэн ядах, өшин занах, ата хор өвөрлөх, алдар нэр горилон, арга зэл хэрэглэн ам зуухыг эрмэлзэх зэрэг 9 шидийн бузар булай санаа хүнд байдгүйсэн бол дайн дэлхийд ахинаараа эвтэй найртай жарган цэнгэж амар төвшин аж төрөх байсан билээ. Гэлээж хорвоо ертөнц хөрсөн дээрээ олон үеийн турш богссон бузар булай бүхнээ сэгсрэн хайж хүн артын жаргал дэлгэрэх цаг залран ирэх нь мэдээж билээ. 15 дугаар хэсэг төгсөв.